Цамцгноо хүүхдүүдээ багш нь энэ удаагийн хичээлээр механик ба цахилгаан хэлбэлслийн хоорондох төсөөг та бүхэнд зааж өгье. Өмнөх хичээлүүдээр бид нэр хэлбэлслийн хүрээ ба тэнд үүсэж байгаа цахилгаан соронзон хэлбэлслийн үтсэн мөн энерги хамаарлыг үтсэн байгаа. Тэгвэл энийг бүршин дүжин буюу механик хэлбэлстэй адилтгаж үзье. Анх бид концентрат сэнгэлж цахилгаан орны энергит олгочихсон. Тэгвэл энийг концентрийг К-хаттай бүршинд М-аас ачааг дүүжсэн байна. Энийг М-аас ачааг шахан хамгийн захын цагт авчи. Тэгвэл энд байсан потенциал энерги нь кинетик энергит хувирна. Өөрөөр хэлбэл конденсаторын цахилгаан энерги нь оромгийн соронзон энергит хувирж байгаатай төстэй байна. Цаашлаад тэнцвэрийн цэг дээр ирэхэд масс М-астай биеийн хурд хамгийн их болно. Өөрөөр хэлбэл хэлбэлслийн хүрээний оромгийн гүйл хамгийн их болж байгаатай адилтгаж болно. Тэгвэл механик хэлбэлслийн маань анх байсан уян хорхой потенциал энерги нь тэнцвэрийн цэгт ирэхэд М-астай биеийн хөдөлгөөний кинетик энерги шилжиж байна. Энэ нь болохоор хэлбэлслийн хүрээнд анхны конденсаторын цахилгаан орны энерги нь оромгийн соронзон орны энергит хувирж байгаатай адилхан байна. Цааш энэ М-астай бие хурдынхаа инерциа цааш хөдлөж бүршийг сунгана. Өөрөөр бүршийг сунгахаар бүршин уян хорхой потенциал энергитэй болно. Хурд нь хорогдно. Гэтэ хурд хараахан тэг болоогүй учраас М-астай бие маань хөдөлгөөний кинетик энергитэй байна. Энэ уян хорхой потенциал энерги ба кинетик энергийн хэлбэр нь энэ бүршний анхны потенциал энерги тэнцвэр байна. Энэ маань хэлбэлслийн хүрээний одоо энд байгаа соронзон орны энерги нь хорогдож цахилгаан энергит хувирч байна. Энэ яг энэ үеийн процесстэй адилхан байна. За энэ үзэгдлийг цааш харьцуулан судлах юм бол конденсатор маань одоо энэ хэлбэлслийн хүрээнд оромгийн энерги нь конденсаторын цахилгаан энергит хувирна. Өөрөөр хэлбэл тэнцвэрийн байр дээрсэн кинетик энерги нь кинетик М-астай биеийн инерциа цааш хөдлөн кинетик энерги нь бүршний потенциал энерги шилжиж хамгийн захын цэцэд ирэхэд кинетик энерги тэг болно. Тэгвэл энэ үед бүршний потенциал энерги хамгийн хутга. Өөрөөр хэлбэл энэ L индукслийн оромгтой L индукслийн соронзон орны энерги нь конденсаторын цахилгаан энергит хувирж байгаатай адилтгаж болох нэ. За эргээд захын цагт ирсэн М-астай ачаа маань бүршний уян хөвчний улмаас иш эргээд анх тэнцвэрийн барилга хурцж хөдлөн. Өөрөөр хэлбэл конденсаторын цахилгааны энерги алдагдж оромгийн соронзон энергитэй шилжиж байгаатай адилхан байна. Энэ үед мөн адил бүрш суналтайгаа учраас бүрш маань потенциал энергитэй М-астай бие маань тодорхой урттай учраас кинетик энергитэй. Энергийн хэлбэр нь бүр механик энергитэй тэнцвэр байна. За ингээд бүрш маань энэ буцаах уян хуучны үйлчлэр хурцж хөдлөн тэнцвэрийн байр дээр ирэхэд бүршний суналт тэг болж М-астай бие кинетик хамгийн хутга. Өөрөөр хэлбэл индукц одоо энд байсан конденсаторд байсан цахилгаан орны энерги нь L индуксд оромгийн соронзон орны энергит хувирж байгаатай адилхан байна. За цааш нь тэнцвэрийн байр дээр хамгийн хурд М-астай хамгийн хурдтай. Тэр инерциараа бүршийг шахаж одоо 100 гаар тийшээ удааш хөдлөн. Энэ үзэгдэл маань индукслийн оромгийн энд өөр индукстэй үзэгдэл улмаас конденсаторыг цэмгэлж байгаатай төстэй байна. За ингээд цахилгаан ба механик хэлбэлс нь хоорондох төсөөтэй байна. Өөрөөр хэлбэл бүршин дүжингийн уян хорхой потенциал энерги нь конденсаторын цахилгаан энергитэй адилтгаж болох нь.
Харин M-астай биеийн хүлээний кинетик энергийг соронзон L индекст оромын соронзон энергитэй адилгаж болно. За бид нар бүшин дүнжийн захын цаг өөрөөр анх шилжүүлж хөдөлгсөн. Тэгвэл конденсаторыг анх цэнэглэжсэн. Тэгвэл энэ бүшин дүнжийн шилжилт X-ийг конденсаторын Q-тэй адилгаж болно. Тэгэх юм бол M-астай биеийн хурд нь L аромогтой гүйдлийн L аромогтой L индекст оромын гүйдэлтэй ижил болох нь. Харин хурдны өөрчлөлт хурдтгал ба гүйдлийн хүчний өөрчлөлт адилхан болох нь. Бүшин дүнжинд M-астай биеийн массыг нь оромгийн индекс L-тэй адилгаж болно. Харин бүшний хат K цахилгаан конденсаторын багтаамж урамшлагтай адилгаж болно. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.